За бид энэ хэсгээр Microsoft Project програмд өргөн хэрэглэгдэх функцэд болох Task Inspector буюу ажлын зааварлагч гэсэн ойлголт, за мөн Critical Part буюу игзэгтэй зам морий гэсэн ойлголтуудыг үзэх болно. За Task Inspector буюу ажлын зааварлагч функц нь одоохондоо дөнгөж эхлэх гэж байгаа энэ бид нарын төсөлд тийм их мэдээлэл өгөхгүй ч гэсэн ер нь хэрэгжиж байгаа төсөлд маш хэрэгцээтэй чухал функц юм аа. За бид task list дээр товшоод энд tasks гэсэн группийн хэсэг байж байна. Асуултын тэмдэг бүхий айкон дээр товшъё. Хамгийн дээд мөрөнд inspect tasks гэсэн команд байгаа. Show warnings харуулах, show suggestions буюу саналыг харуулах, show ignored problems буюу тоогоо орхисон асуудлыг харуулах гэсэн гурван төдвийг төвчүүлэх боломжтой юм байна. За ингээд дээрэс нь нэгээр нь гурвангийн идэвхжүүлье. За итгэцэн үед цэнхэр тийм дөрвөлжин хүрээтэй болж ирж байгаагаа хараарай. Зүүн хэсэгт Task Inspector гэсэн панел гарч ирсэн ба ажлын мөрүүдийг нэгээр нь энд сонгож үзэх боломжтой. Энэ хэсэгт Task Inspector гэсэн панелд ажлын нэр байж байна. Auto Schedule эсвэл Manual Schedule эсхийг нь заасан байна. Эхлэх дуусах огноо байж байна. Predecessor tasks буюу өмнөх ажлын үе шатыг харуулсан байна. За энэ цэнхэр өнгөтэй ажлын нэр дээр товшоод тэр ажлын мөр рүү очиж байна. Буцвал Go Back гэсэн мөр дээр товшноо. Өснөгтийг доош нь үлгэж харуул 26, 28 дугаар ажлын мөрний эхэнд улаан өнгөтэй хүний дүрс бүхий айкон байна. За энэ ажлын мөр дээр товшвол Task Inspector гэсэн хэсэгт тухайн ажлын мөрөнд үүссэн асуудлын тухай мэдээлэл, асуудлыг шийдэх санаанууд бичигдсэн байна. За бид бүх цахилгаан хэрэгслийг шалгах гэсэн мөрөнд товшъё. За ингээд Task Inspector хэсгийг цонхыг харуул. Энд нөөцүүд давхардсан гэсэн асуудал гарч ирсэн байна. Ажлын нэрсний хэсэгтийг дахин шинжлэх, багийн төсөл хариуцсан мэргэжилтэндээ энэ асуудлыг шийдэх гэсэн замаар ажиллахыг санал болгосон байна. За 28 дугаар мөрд шинэ нуугаалт ургасарч бичлэх гэсэн мөр дээр товшъё. За байж болох багтаамжаас хэтэрсэн байна гэсэн анхааруул гарсан байгаа. Асуудлыг шийдэх саналуудыг 3 саналыг энд тасгажээ. За ийм байдлаар бид нар Task Inspector буюу ажлын зааварлагч гэсэн ойлголтыг үзлээ. Одоо Critical Part буюу игзэгтэй чухал зам мөрий гэсэн ойлголтыг үзье. Энэ функц төслийн эхлэх хугацаанаас дуусах хүртэл хамааралтай байдаг. Игзэгтэй гэсэн ажлын даалгавруудад анхаарлаа илүү хандуулах шаардлагатай гэсэн үг юм аа. За эхлээд бид нар өмнө үзэж байсан network diagram харагдцыг харъя. Task list дээр товшоод network diagram гэсэн харагдцын төлөвийг сонгож байна. Энд игзэгтэй чухал гэсэн ажлуудыг улаан ягаан хүрээнд оруулсан байг нь харагдаж байна. За ихэнх нь улаан ягаан хүрээтэй байна. Цэнхэр хүрээтэй дөрвөлжин бүхий ажлууд нь non-critical буюу тийм игзэгтэй биш гэсэн санааг агуулж байгаа. За цэнхэр өнгөтэй ажлуудад ямар нэгэн хугацааны саатал ч юм уу асуудал гарахад төслийн нийт үр дүн эсвэл эцсийн мөнгөнд дүнд тийм айхтар нөлөө үзүүлэхгүй гэж ойлгож болно. Gantt chart дэлгэдэг зэснээс detail Gantt гэсэн төлөвийг сонгоё. За байхгүй бол more views гэсэн мөр дээр товшоод эндээс detail Gantt гэсэн мөрийг сонгоод apply товчийг товшноо. За detail Gantt харагдсан дэлгүүрт 2 өөрчлөлт гарсан энд харагдаж байна. Баруун хэсэгт Gantt диаграм өнгөөр илэрхийлэгдсэн байна. Улаан өнгөтэй нь critical шинжтэй ажлууд байна. Тамандашаа гүйлэхэд жишээлбэл 288 days гэсэн хэсэгт англиар slack буюу монголоор одоо зогсонх уналтын байдлыг харуулсан зураас харагдаж байна. Өснөгтийн зүүн хэсгийг харъя. Leveling delay буюу тэгшитгэх, тэнцвүүлэх, ялгааг арилгах, хоцрогдол гэсэн баг нь
бий болсон байна. Successors буюу залгамжлагч, resource names буюу нөөцүүдийн нэрсгсэн багнууд бас бий болсон байгааг та нар харж байгаа хаа. За tracking count гэсэн харагдсан гэлгийг сонгож харуул Gantt диаграм маань critical байдалтай ижилдэстэй харагдаж байна. Харин зүүн хэсэг дэх хүснэгт нь энгийн харагдцтай адилхан байна. За ийм байдлаар бид энэ хэсгээр task inspector буюу ажлын заварлагч, мөн critical path буюу эзэгтэй чухал зам гэсэн ойлголтуудыг үзлээ.